За үлдсэн 12.6 тэрбумын 9 төслөн захиалагч байгууллагаас уг төсөл арга хэмжээтэй холбоотой зураг төсөв техникийн тодорхойлт зэргийг ирүүлээгүйгээс хэрэгжүүлээг байна. Түүнчлэн орон нутгийн худалдаа авах ажиллагааны нэгжүүд нийт 708.1 тэрбум төгрөгийн 2440 төсөл арга хэмжээ буюу 94%-ийг хэрэгжүүлсэн гэж хэллээ. За энэ 2015 онд худалдаа авах ажиллагааны газраас 182.9 тэрбум төгрөгийн 57 төсөл арга хэмжээний худалдаа авах ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусгагдаад байгаа юм байна. За үүнээс Замтэрүү яам 97.5, эрүүл мэндийн спортын яам 42.2, боловсрал соёл шинжилгээ ухааны яам 20.3 тэрбумыг төсвөлжээ. Худалдаа авах ажиллагааны газраас муу ялгаа авахгүй төсвийн ерөнхийлөн захирагч нарт бол төсөв батлагдсанаас хойш 10 хоногийн дотор ажлын даалгавар техникийн тодорхойлт зураг төсвүүд бол ирсэн байх ёстой байдаг. За энэ одоогийн байдлаар бол худалдаа авах ажиллагааны газрын засгийн газрын тогтоолоор бол 59 төсөл арга хэмжээ буюу 180.9 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ батлагдсан. За дээрэс нь хууль зүйн яам, байгаль орчин ногоон хөгжлийн яам, зарим нэгэн агентлагууд бол эрхээ шилжүүлж өгж байгаа. Одоогийн байдлаар 10 төсөл арга хэмжээний эрх шилжигдэж ирээд нийтдээ бол 67 төсөл арга хэмжээ буюу 313.7 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ бол худалдаа авах ажиллагааны мэргэжлийн байгууллагаар ингээд зохион байгуулагдахаар болоод явж байна. За эрх шилжсэн ажил бол 8 ажил байгаа. Хууль зүйн яамны 4 ажил байгаа. Байгаль орчин ногоон хөгжлийн яамны 4 ажил байгаа. Мэдээлэл технологи шуудын харилцааны газрын 1 ажил гэсэн ийм ажлууд бол эрх шилжиж ирсэн байгаа. За хөгжлийн банкны 2 төсөл арга хэмжээ байгаа. За түүнчлэн 2016 онд төрийн худалдаа авах ажиллагааг 100% захин хэлбэр шилжүүлэх ажлыг үе шатаагаар хэрэгжүүлж байна гэлээ. За 2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих худалдаа авах ажиллагааг 100% захимаар зохион байгуулсан.